Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Улсын хурлын дарга Даш зэвгийн амар ёслон Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 2-ийн 1 дахь заалтыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын хурлын даргын үүрэгт ажилласаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтэд гаргасан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг Монгол Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Улсын их хурлын дарга амар ёслон Монгол Улсын их хурлын даргын үүрэгт ажилласаа чөлөөлөгдөх хүсэлтэд танилцуулсан болно. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын их хурлын дарга Д. амар ёслон өөрөө хүсэлтэд гаргасантай холбогдуулан төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг асуулт хариулт үг хэлэхгүйгээр явуулах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуйуу 73.9% нь дэмжсэн болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын их хурлын дарга Даш зэвгийн амар ёслонг өөрийн хүсэлтээр Улсын их хурлын даргын үүрэгт ажиллаас нь чөлөөлөх асуудлаар ил санал хурааж хуралдаанд оролцсон гишүүд 100% саналаар хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын дарга амар ёслонгийн Улсын их хурлын даргын үүрэгт ажиллаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.